За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийнхөө бүгдээрээ хичээлдээ орцгоё. За өнөөдрийн хичээлийн сэдэв гэвэл өнөөдрийн хичээлийн сэдэв нь үгтлийн сангийн тайлан бэлтгэх. За энэ хичээлийн суралцсан зорилт нь болохоор хүснэгт болон асуулгын үр дүнгийн мэдээллийн онцлог шин чанарыг харгалзан зохимжтой хэлбэрээр тайлан бэлтгэх. За тайланг өгдлийн сангийн бүх мэдээллээр эсвэл асуулгын үр дүнгээр бэлтгэж болдог байх нэ. За бүгдээрээ програмаа нээгвэл Start All Programs, Microsoft Office, Microsoft Access гэсэн дараалалаар бол програмаа нээх нь. За тайлан бэлтгэхдээ Create гэсэн Reports бүлэг хэрэгслийг ашигладаг байна. За reports гэдэг энэ бүлэгийг ашиглах нь. За тэгвэл бүгдээрээ creating report бүлэг дотроос report wizard гэдэг командыг сонгоё. За тэгэхээр ингээ харилцах цонх гарч ирэх нь. За энэ харилцах цонхон дотроос бүгдээрээ за аль tables queries гэж байна. Одоо аль хүснэгтийг оруулах вэ? Тэ аль одоо асуулгыг оруулах уу гэж байна. За тэгэхээр багш нь эндээс my phone гэдэг асуулгыг сонгоод next товчиг дарах нэ. За next төвчиг дарахаар асуулганд my phone-ы асуулгууд нь гарч ирж байна те. За энэ асуулгуудаа бүгдийг нь оруулъя гэвэл энэ доотлын төвчийг нь дараад за бас ганц нэгэн асуулгууд нь оруулъя гэвэл тухайн асуулгаа одоо хүүсгэд зөвхөн одоо нэрийг нь оруулъя гэвэл нэрээ сонгоод дээдлийн төвчийг дарах нь. За тэгээ насыг сонгоод дээд төвчийг дарах ч гэдэг юм. За энд бол бүгдээр бүх асуулгаа оруулъя гэвэл доотлын төвчийг дарахад за энэ хажууталд асуулгууд нь бүгд орсон байгаа нь харагдаж байна. За ингээд next товчиг дарах нь тий. За next товчиг дарахаар бүгдээр сургууль гэдэг бүлэг үүсгэх нэ. Сургууль гэдэг. За сургууль гэдэг бүлгийг үүсгэхэд сургууль гэдэг асуулган дээрээ хоёр товшгод сургууль гэдэг бүлэг нь эндээ үүсэж байна. За тэгээ сургууль гэдэг бүлгийг ингээд асуулгууд нь хажууд нь харагдаж байна тий. За тэгээ цааш next товчиг дарахаар за энэ дотроос за одоо алийг нь ингээд ирэмблэх вэ тий. Одоо өсгөр ирэмблэх вэ цагаан толгойн дараалал ирэмблэх үү гэж нэ ascending гэдэг. За тэгвэл багш нь энэ дээр нэрийг нь одоо ирэмблэе гэдэг ингээд нэр гэдгийг сонгоцсон бай тээ. Тэгээд next товчиг дарах нэ. За тэгээд одоо цаасны маань хэвлэх байдал маань цаасыг босоо олох уу portrait уу хөндлөн үү landscape үү гэж асуулга асууж байна. За энэ дээр бол багш нь босоо гэдэг загварыг нь сонглоо. За тэгээд дуусгах нь те finish гэдэг дарах нэ. За ингээ finish-ийг дарахад бидний саяны тайлан маань ингээд за энд эхлээ сургууль гэдэг те. За сургууль гэдэг бүлэг нь ингээд үүссэн арай ингээд дээрээ ялгарч харагдаж байгаа хүүхдүүд те. За тэгээд дараагийн ингээд нэр нь байна. За дэс дугаар нь ингээд багш нөгөө нэрсээр нь ингээд түрүү нэрийг цагаан толгойн дараалал гэсэн учраас гам бол цогт хоёр гэдэг ингээд цагаан толгойн дараалал биш энэ ганц цэг лувсан давг наран гэдэг ингээд гэлэн гэдэг цагаан толгойн дараалал нэрсэн учраас ингээд тэгэхээр энэ дэс дугаараараа дугаарлагддаг байгаас 3 4 1 гэдэг ингээд дугаар нь бол замбрааг байна. Бид нэрсээр дугаарлыг гэдгийг сонгосон учраас бидний тайлан маань ийм байдлаар хэвлэгдэх нэ. За тэгээд за одоо тэгвэл бүгдээрээ viv-сэн доторх одоо энэ дөрвөн юм команда тайлбарлыг багш нь. За viv-сэн дээр дарахаар энэ дөрвөн команд гарч ирнэ. За эхнийх нь буюу report viv гэж юм. За энэ нь болохоор тайлангийн мэдээллийг харахад За report viv-ийг ингээд дарахаар бидний тайлангийн мэдээлэл за ийм хэв загвартай. За одоо энэ та нар сайн ажиглах шүү энд дээшээ доошоо одоо чагттайгаар юм хүүс нь одоо ингээд сонголтуудтай харагдчихээн тий. За тэгвэл за free гэж юм. Тайлангийн мэдээллийг цаасан дээр буух хэлбэрээр харах гэж юм. За тэгвэл ямар байдалтай харагдах нэ гэвэл за энэ нөгөө хажуудлын хүүсэн дээр дээшээ доошоо чагт бол байхгүй болсон. Яг л цаасан дээр хэвлэхэд одоо ямар байдалтай хэвлэгдэх нэ бидний тайлан гэдэг нь гэж харагдах юм тий. За тэгвэл layout view гэж юм. За энэ маань бидний одоо загварыг засварлах нь тайлангийн загварыг одоо энэ хүний нэрийг нь одоо орсон энийг одоо энэ тий одоо ганц цэг оруулсан байгаа нэрийг загварыг одоо энэ дагсах уу хэмжээг нь томсох уу гэдэг ингээд текстийн талбарт яах нь
бичигдэх одоо хэмжээг нь одоо тохируулж засварлах нэ. За тэгвэл design view гэж байна. За энэ маань болохоор мөн тайлангийн загварыг засварлах горим тий. За энэ рүү ингээ орохоор бүгдээрээ одоо бид нар энэ байрыг өсөлж болох нь шүү дээ. За эхлээд овгийн урталт нь гаргаад ирэх ч гэдэг юм уу тий. Одоо энэ бэлэг ингээд овгоо урталтаа гаргаад дис дугаарын урд нь овгийн урд дараа нь дис нэрийн урсан гэдэг нь загвараа бас өөрчилж болох нь. За загвар өөрчлөхөөс гадна энд ажиглах шүүхтүүд ээ. За энд ингээд лого оруулах нь бас ингээд энд л одоо лого оруулах бол тухайн одоо энэ my phone гэдэг одоо тайландаа одоо ямар холбогдолтой одоо утасны зурагтай лого оруулдаг ч юм уу гарчиг оруулах нь title тий. За он сар оруулах нь хуудсыг дугааржуулах нь гэх мэтчлэн ингээд маш ингээ олон темплейт буюу загварууд байгаа юм тийм үү. За ингээд өнөөдрийн хичээл ойлгосон бол хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж авъя. За сурах хүчийн хуудас 147 дугаар хуудсанд байгаа өөрийгөө сориороо гэдэг даалгаврыг хийгээд багштай буцаагаад илгээе шүү. За анхаарал тавьсанд баярлалаа. За баяртай хүүхдүүдээ.